4-р сарын 8-ны Мягмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг миний түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөнхбат гэрлээ за найруулагчаар Ган болдын ангараг нар ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Япон чанарын Такатагаас хурд хүч шатгуун зарцуулалтын төвс шийдэл Энжикээс эвчээ. За мөн доктортой өсвөлтийг тууштай байдлаар Apex Capital үнцаасны компани хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За ингээд 7 хоног болгоны Мягмар гарагт миний түүх гэдэг болон хүрдэг. За үдээ ачиргээд Facebook групп дээр бол хүмүүс хөгжилтэй түүхээ бичгээс гадна өөрт тохиолдсон амьдралынхаа түүхийг бас бичдэг. Тэгээ энэ түүхийг нэгтгэж жагаад Мягмар гараг болгон уншиж өгдөг. За эхлэх үү. За эхлэе. За. Нэрээ нууцлсан сонсогч байна. Тэртээ 1987 онд 1 ой 4 сартай охиноо тэрврээд цүлгэр гэдэстэй би нутаг буцгаар боллоо. Нөхөр маань дипломын ажлаа хамгаалах байсан тул үлдсэн юм л да. Би онгоцоор харахад онгоцны тэрэлтэд төрчихнө гэд галт тэргээр явах болсон юм. Нөхөр маань гаргаж өгөхөд найз нь буцах гэж тараад намайг харж халамжлахыг захилаа. За тэгсэн чинь нөгөө согтуу маань маргаашнаас нь жинхэнэ халамжилж эхэлвэ. Проводник 2 бүсгүйгээр хоол унд хийлгээд охиныг саатуулж гүгээд яг л аав нэм шиг халамжилж байлаа. Ингэж явж байтал 3 дахь өдрөө охиныхоо коршокийг аваад 0 орохдоо халтраад унахгүй тул бариулаас барингаа бие чангалсан бололтой би эвгүрхэд явчлаа. Купэндээ орчход бүр болохоо байхаар нь хажуу купэнд явж байсан эмч нартай хандлаа. Азар тэр дөрвөн буянтай эмч нар маань Карла Варна амраад харж явсан юм. Тэд маань намааг үзээд хүүе яг төрөх гэж байна шүү гэж хэвтүүлчихлээ. Ингээд хамаг хүмүүсийг сандраад өвдөж эхэллээ дээ. Вагон дарагч хүрээд ирсэн. Миний ээлжин төрж байгаа би их барьж аавна гэдэл. Тэгсэн манай дүрийн эмч хөөгд гаргацдаг байгаа. Би дөнгөж 23 настай. Эмч нарынхаа үгээр баг хашгирч орлохоос айн мэдээж хүн төрж байгаа болохоор 16 цаваа вагоныхан маань бүгд нааш цааш холхилдож сандарсан хүмүүс. Орс эмэгтэй намайг яагаад хашгирч орлохгүй байгаа юм болоо зүгээр үү гэсэн гэдэг. Удалгүй нэг зогсоол дээр эмч төрөний тэрэгтэй намайг авах гээд ирлээ. Тэгсэн манай дүрийн эмч намайг өгөөгүй. Өөртөө чадна болно гэд аргагүй шүү дээ. Их талхсын, сэтгэл зүйн, лабораторийн, уламжлалын гэд супер эмч нар байсан юм чинь намайг жинхэнэ аз туршиж явсан. За тэгээ хайч утас хэрэгтэй болов. Өнөө хөөрхөн согтуугаар цоллогдсон хүн маань 16 цаваа вагоноор гүйж болж ирсэн. Монгол хүн гэдэг ямар нинжин сайхан хүмүүс гэдгийг би сэтгэлээрээ амсаж 2 дахь охиноо үлгэдэж авсан да. Ингээд хил дээр ирлээ. Тэр үед эмч нар маань гадаадаас судалдаж авсан эм бөгжөө надад зөвлгээд орон доор минь хевснүүдээ хийлээ. Гайл дээр орс зэргүүд орж ирээд бүгдийг купенээс гаргадгийг мэдэн дээ. Паспортыг нь шалгаж авч юмнуудыг нь онгочоод бас их юм болдог байсан. Харин би орон дээр хөвтөөстэй тэд надад бүр ёсолж баяр хүргэж байгаа юм чинь. Ингээд их орондоо ирэхэд вокзал дээр бүр вагоны хаалган дээр төрөний тэрэг тулаа зогсчихсан. Сонирхсон хүмүүс шаваастаа огтож илээ. Вагон төрсөн охиныг минь эмч үзээд хэлгүй сонсголгүй хөвгтэй байна гэд. Хадам аа уурлаад л манай удамд тийм хүн байхгүй гэж байж үлээ хөөхий. Хэлгүүд үлий гэсэн охин маань одоо бүр 4-5 хэлтэй төгөлдөр хурд тоглодог хий сонирхлоороо сурч байгаа шүү дээ. Бас болоогүй. Нэг хөөхөн охинтой. Хөөхөн зэ маань нодлон Испанд болсон тэмцээнээс мөнгө медаль авсан. Энэ жил Америкт болсон тэмцээнээс алтан медальтай ярьж биднийг баярлуулсан да. Нэрээ вагон төрсөн охиныг маань төмөр замын 60 жилээр урагдаад тэмдэг бэлэг авч байсан. За ингээд вагон дарга даваа хүү, проводник баасан хүү, жаргал сүрэн гэд бүсгүйчүүдтэй 20 дугаар эмнэлгийн лабораторийн их эмч жаргал, сэтгэл мэдрэл Смут гэж ярьдаг штэ тий. За Смутийн их эмч Эрдэнэ цэцэг Өргөнгөн аймгийн эрүүлэг хамгаалахын эхлэл хэсгийн байцаагч эмч Банзар уламжлалын эмч та бүхэндээ маш их баярлаж авдаг шүү гэсэн байна. Ахаа, вагон төрсөн. Тий. За энэ ихч жуулн нэрээч нууцлаагүй л дээ. Над руу чатаар явуулаад би нөгөө нэг копидол амраар явуулж байгаа штэ. Тэнгүүд нөгөө тэр хүнийх нь нэр нь ороогүй. За тэгтээ өөрөө түүхээ сонсож байгаа. Хэвээ гоё түүх байгаа. Тийм байна. За. Алтан туяа баасан хүү. Сайн уу энэ цагаа унших мөчийн мэндийг хүргье. Радиогийн байнгын сонсогч байна. Нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг малчин бүсгүй юм а. Хантайгаа 2004 он танилцаж 2005 оны 5 сарын 11-нд гэрлэж 2006 оны 1 сарын 29-нд буюу битүүний өдөр анхны үрээ үлгийдэн авч хөөхөн охины аав ээж болж байлаа. Удалгүй охиноо 3 нас хүрдэг жил дахин төрж сайхан хүүтэй болсон юм. Ингээд амьдрал үргэлжилсээр л 2017 онд охиноо 11, хүүгээ 8 нас хүрдэг жил дахин төрж охинтой болсон байд юм. Охиноо өдөржин өвдөөд ороохон төрүүлвэ. Тэр шөнөөс бие өвдөөд сав агших гэж өвдөж байна гэд өвчин намдаадаг лаа хийгээд тонлоо. Маргааш нэмж үзээд гар гээд гадуур гараад өвдгөөр нь лаа хийгээд лсэн. Сүүлдээ лаанда дарагтгаа байгаад нойргүй хоноод өглөөрт эмнэлэгтэр ирэв. Хүлээн авах дээр үзүүлтэл олгой байна гэдээ.
Месийн эмч үзээ дөнгөж төрсөн хүн дан олгой байна гэж байхгүй эмэгтэйчүүдэд үзүүлгээд шинжилгээ энэ төр өг гээд өглөөнөөс үдээс хойш болтол үзүүлж харуулваа. За тэгээд эмэгтэйчүүд мис хамтраад хагалгаанд оруулах шийдвэр гарваа. Ингээд л насилкэн дээр дамжуулаад хагалгааны өрөө рүү явлаа. Манайхаас аав, эгч, нөхөр гурав байсан юм. Тэр гурав руугаа хартал ханы минь ус босчихсон аймаар айсан царайтай байж үлээ. Тэр дүр төрхийг нь одоо болтол мартдаггүй юм. Тэр үедээ бушуухал наркоз хийгээсэй л гэж бодож байснаас аав, ээж, хань хүүхдүүд хэнийг ч боддгүй юм байна лээ. Тэгээд 3 цаг шахуу хагалгаанд ороод эрчим дэмжлэгээний дасагц ирвэ. Хань минь хажууд чамаа галзчихлаа л гэж бодлоо гэд дахин үнсээд л байж байлаа. Босож явж чадахгүй 2-3 гуурс энэ тэндээс зүйлтэй хэвтэж байгаад 2 хоноод оёо задрваа. Бурхан минь халуун хүнчлөөр дулаалж хэвтснээс л болсон юм байна лээ л дээ. Ингээд л онгорхойг эцтэй цэвэрлүүлээд шахуулаад мөн чих уйлсан та. Тэр үед хань минь л хажууд охиноод хижээн памперсыг нь солино, хөхсаан, ариун цэврийн хэрэглийг минь солино. Ингээд л бид 3 сар гаруй болоод бэйбийн идгээд эмнэлгээс гарсан. Хүний аав ээж ах дүү сэтгэлээ чилээгээд яаж вэ гэдэл гайгүй гэвэл гайгүй л байгаа юм байна гэж бодоод л байд юм байна лээ. Цаг минут болгонд хамт байж ойлголт минь нулимс сарчиж сэтгэл зүрхээрээ хамт байх хантай хүн юу ч даван туулдгийг мэдрүүлсэн халамжтай хань чамдаа баярлаа. Хань минь ээжигээ 35 настай цэл залуухнаар наалдаж игч 3 дүүтэйгээ үлдэж байсан юм байна лээ. Игчигээ нэг дүүтэйгээ айлын болгож явуулаад 2 дүүдээ гэр барьж айл болгосон. Игчтэй түшгэн байж 3 дүүдээ аавынх нь оронд аав болж амьдралд нь хүргэсэн хүн. Миний хань хөдөлмөрч аймгийн алдарт байж хүн байдаг та. Чамтайгаа хамтдаа байж 4 сайхан хүүхдийнхээ сайн сайхан амьдралыг үзэж аз жаргалтайгаар улам болуулаа болж урт удаан амьдрнаа хань минь гэсэн байна. За дараагийнх нь метршгүй шүүлье да гэсэн байна. За Тэр жилийн өвлийг яана гэдэг шиг 2014 оны намрыг мартахын аргагүй. Хүний нутагт харийн хүнтэй биеэрээ тэг болж сэтгэлээрээ нэг болоод гэр бүл болохоор шийдлээ. Гэвч бараг л би өөртөө хүргэн гуйж байгаа юм шиг л гэрт нь очиж эцэг эх ахагч нарт нь өөрийгөө хинбэ гэдгийг харуулах шалгалтанд л ороод гарах шиг болсон. Хинбэ, хаанах вэ, хиддээ вэ, хил ам ойлголцох уу нэг их юм асуушгал болсон юм. Уг нь би чинь нутагтаа бол нэртэй үний зүстэй охин л дооч гэх шиг. Дотроо л том юм бодоод гаднаа гүв гүлгэр юм сууж байгаа юм чинь. Яг үнэндээ бол манай хадмууд намайг гэртээ өтлөх шахсан мама боёг тоогоод ирсэн нүдэн дулаахан сайхан бүсгүй дээр нь хил нэвтрэлцүүлэх орчуулагчийн хэрэггүйг шалгаад л шууд тэнцүүлсэн л дээ. Учир нь бит хоёр хоёулаа 40 төгөж байлаа. Бүгд л хурдан өгтөй болохгүй бол нас явчихлаа бла. Би чинь эр хүний салхины чимээгээр л бөмбөг залгидаг буянтаа бүсгүй л дээ. Юуг олчихлоо. Хаваар нэг зарлаад гүйж явтал 12-7 хоног хүрэлгүй амьгүй болчихлоо хөрхий. Хэсэгтээ жирэмсэлж болохгүй шүү гэд эмчийн зааврыг дагаад уйлж унжиж байтал 6 сарын дараа дахиад салхиар бөмбөг дэлбэлэх ажиллагаа эхэллээ шүү. Болгоомжтой байгаараа л гэж би минь мэдгэлээ. Хинд чирэлгүй 3 сар салтаадаж байгаад л хадмуудтай хэлэх санаатай. Өнөөдөр хамт хоолнд орё гэд хэлэхдээ хадам ээж шууд мэдсэн гэсэн. Сонин шүү зүн гэдэг ямар ч их хүнд байдаг нь. Хадам аав ээж шууд л яаралтай хурим хийх хэрэгтэй гэдэл бөөн ажил болох нь тэр. Би ердөөж хурим хийнэ гэж бодоагүй байсан юм. Угаасаа монголчууд хуримд сүсэгтэй биш шүү дээ. Ачаа төрхөөс өмнө ёстой төртөө бэр болгоно гэнтэй. Хурмын өмнөх альбомын зураг авалт энтер гээл хэдэн өдрийн проб жүжигчин цаашаал юм болсон. За тэгээд эхэлсэн ажил дуустал хондоо жирмэн үедээ хурим хийн гэдэг тунчиг амаргүй ажил юм байлээ. Хурмын яслал маань 2014 оны 10 сарын 5-нд тохон чинээ гэцтэйгээр Монголоос аав ээж ах дүүсээ ураад яслал төвлөр сайхан болсон. Эмэгтэй хүн чинь хурмын даашинзтай байхдаа хорвоогийн хамгийн сайхан бүсгүй болдог юм байна. Өөртөө ч бараг л дурлах нэ. Энэ өдөр миний хэвлээд 25-7 хоногтой бяцхан зүрх хамтдаа баярлаж, хамтдаа тогтолж байсан. 10 сарын 20-ны орой гинт төвдөлт өгснөөр харийн амьлаг руу очлоо. Эмчин шууд л дотор үслэг хийгээл савны ам чинь нээгдсэн байна. Тогтоож чадахгүй түрүүний машин хүлээх хэрэггүй их сургуулийн эмнэлэг рүү яаралтай яв гэдэл бичиг хийж өглөө. Яг төрх нэ. Эмнэлэг хүрэх хүртэл 30 минутын турш нөхрөө элдвэр хэлсээр төрхийн өмнө хүүхнүүд авиралдаг үлээ дээ. Би юу гэж дутах вэ? Эсрүүлийн эмнэлэг өөр юм. 10 төрлийн шингэн залгаад л өвдөлт тухай шууд л гүлгштэй нам болж байна. Би ч нэг амьсгаа авч огноо тогтоосондоо бөөн баяр 50 ундлаа. Маргааш нь өглөө эмч за ээж минь охиноо төртөл яг энэ орон дээр хэвтэрт байна гэдэг байгаа. Юу ч ойлгосонгүй лавлаа. Савны чинь ам нээлттэй учраас босох боломжгүй хэвтээгээрээ идэж уугаад шингэн өтгнөө гадагшлуулан да гэж байх юм. Oh my god. Би дөнгөж 27 нэдэлтэй. За одоо яах вэ? Эрүүл саруул төрөё гэсэн бодол. Манай өрөөнд надаас гадна бас л наачиг үрдээ амьдрал хайрлах гэсэн 2 солонгос ээж байлаа.
Миний хоёр талд болохоор намайг давж харилцах гэж чанга ярина. Эхний өдрийн өдөө олны дараа ярьж гарлаа. Би 1 сар хөвтөж байгаа, даатгалтайж 3-4 сая вооны төлбөр гарсан яана энтер гэдэл би гинт өөрийгөө хараар амьдарч байгаагаа саналаа. Хэдий гэрэлсэн ч эмжээл Монгол явж виз авах хэрэгтэй юм л да. Даатгалгүй миний төлбөр сард 30 сая вон болох нэ. 3 сар хөвтөл бараг 100 сая вон. 5 минутын яриа 5 секундын бодлыг бяцхан зүрх сонссон байлаа. Юу өвдөлт. Эм цөлөгч нар ээлжилж ирж ус нь гарч байна гэдэл шинжилээд ч тусыг бололгүй яаралтай төрөх өрөөрөө орууллаа. Хадам ээж маань миний охин битгий үйл дахиад л хүүхдтэй болчихноо л гэд. Өөхөх гэж яаж бас хэдийдээ Монгол руу ээж рүүгээ ярьсан юм бэ сандгүй л юмдаг. 2014 оны 10 сарын 21-ний оройн 8 цаг хагаст манайхны хэлдгээр хийсвэр хагалгаагаар 2 ам салгасан ч охин маань уйлсангүй. Маргааш нь охиноо харахаар дутуу нэран тасаг руу орууллаа. Инкваторт миний алганы дайта бяцхан амтнд амин хаана байдаг юм судас юм 4-5 тусал амьсгалын аппарат залгаатай. Үхэл амьдралтай тэмцсэн 90 хоног. Бүтэн 3 сар сайн амьд цолигч нарын эмчилгээ асаргаа надтай хамт зүрхээрээ уйлж илгээрээ баярлсан сайхан ээж аав ах эгч дүү нарынхаа буйнаар охиноо 90 сар хүн болгож авсан. Бас олон сар надтай хамтдаа залбирсан хутагт лам хургуутч байсан. Хамгийн гол нь үхлийн өөдөөс шантрахгүйгээр тэмцэж ээж аавынхаа ингрээ дэвтэж энэ хорвоод эрхэл гэж ирсэн бяцхан охин метршгүй Жулиада баярлаа. Одоо миний охин 11 настай. Аавын ам ээжийн эрдэнэ бас болоогүй. Булган сүлтээ өөршгөө бас дутуу төрсөн эрэгтэй дүүтэй. Гэхдээ арай дээрээ 31 нийтэлтэй төрсөн. Энэ хүртэл түүхийг минь сонсож өгсөн сонсогч нартаа болоод хоолой минь болж сайхан уншиж өгсөн хөтлөгч нартаа баярлаа. Танаа радиогийн байнгын сонсогч. Хөөш хідэн нийтэлтэй төрдөө. Мэдгүй. Юу надаас нарийн шир юм асууд. Юу гэсэн үг чи чинь төрдсөн биз дээ. Зүгээр л 9-10 сар teen за. Тэгээд наатахаар нийтэлээр нь 7 нийтэл гэдэг чинь 7 хоног гэсэн. 7 хоногоор нь тоол. За Улаанбаатар хотод 12 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Япон чанарыг Такатагаас хурд хүч шатхан зарцуулалтын төгс шийдэл NJK сэвчээ хамтран ажиллаж байгаа. За таны машин ер нь нэг жоохон асхтаа жоохон удаан байгаа дайвал за эсвэл жоохон бензин идээд байвал за бас заримдаа үе ингээ нөгөө хаазаа гიშгэхээр хүч алдаад ер нь нэг тийм хүчгүй юм шиг бүглүүч юм шиг байгаа дайвал сэвчээгээ шалгуулаарай гэдэм байлээ. Тий сэвчээ чи ингээд удаад бүр харлаад халтайсан нэг юм зураг яваад байдаг штэ сэвчээгээд ингээд тий гоё машина гадна талаас л гоёод байдаг тэгээ сэвчээ чи нэг юм галтайсан пөнийс хар юм болцсон байвал сэвчээгээ солиорой. Бид нар нөгөө нэг Даката дээр очиод цоочин сэвчээ хараа би бүр зодсон шүү дээ. Тэгээд тэр нэг дээр нь ингээд нэг оч хаялцаад идэв байлээ шүү дээ тийм. Нэг юм сэртгэр төмөр шиг юм байгаа л да ойрхон. Тэгээд тэрэн дээр чи ингээд оч хаянгууд бензин чи ингээд нэг хүсэндээ дэлбрээд шатаад тэгээд мотор чи ажиллаж байгаа шүү дээ. За чи машин мэддэг юм биш та. Ерөнхий учрыг нь оллгүй явах гэж. Унахтаад муу болохоос биш. NJK сэвчээ дэлхийн зах зээлийн 50%-ийг Японы зах зээлийн 75%-ийг дангаараа эзэлдэг. За тэгээд оюун буюу Япон автомашин үйлдвэрлэхэд анх үйлдвэрээс сэгддэг сэвчээний стандартыг хангасан Toyota-гийн 3 машин нутгийн 2 нь үйлдвэрлэхдээ NJK сэвчээг суйрлуулдаг гэж байгаа. За тэгээд нэг жилд 1 тэрбум 200 сая ширхэг сэвчээ үйлдвэрлэдэг гэж байгаа байхгүй юу? Нэг жилд ч тийм. Ер нь бол манайхан монголчууд ер нь хамгийн их ундаг машин Toyota шүү дээ, тийм. Тэгэнгүүт Toyota-гийн бүр яг үйлдвэрээс машинууд нь гарахдаа 3 машины 2 нь NJK сэвчээ тавиад гараад ирдэг гэсэн. Яг. Тэгэхээр ийм алдартай мундаг сэвчээ гэсэн үг. За тэгэхээр Таката Япон салбыг Улаанбаатар хотод 6 салбартай байгаа. Хаул, Сансар, Ардур хорол ийм артуудад байгаа. За Тэбэд андуудын замын урд Panasonic-тай байрны нэг давхартайгаа Баянбүрдээс тасган үсэг зам дагуу Эмэл шатган түгээх станц дотор байгаа л 1-р хороолын арын зам дагуу отхон жилийн австралтай залгаа Таката Япон салбыг байрлаж байгаа. Тэгэхээр та 72 11 11 гэдэг утас руу холбогдоод хургуулээд бас сервистэйгээр үйлчлэг авах боломжтой. 72 11 11. За мөн Takata Japan Auto Parts гэж латинаар бичээд Facebook руу норох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Япон чанарыг Такатагаас хурд хүч шатхан зарцуулалтын төгс шийдэл NJK сэвчээ хамтран аярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За Чойронгоо дээр тогтун гэж хагнаас бичсэн юм байна. За. Шивээс дөнгөж хийлгчихсэн байсан болохоор нэг гутлынхаа ар дээр гიშгчихсэн охин студиээр орж ирсэн. Би болохоор гутлынхаа ар дээр гიშгэж явдаг хүмүүст амар дургу байхгүй. Гэхдээ тэр охин гоё харагдах гэж хичээхгүй байгаа нь надад гоё санагдсан. Манай хамтлаг хамгийн анхны цомгоо 14 онд гаргаж байсан юм. Тэр жил бид нэр цомгон дээр эмхтэй хүн дуулуулъя гэж ярилцаад дуулдаг охин хэн байдаг вүлээ гэж хайж байсан чинь манай хамтлагийн оохоо нэг үнэн гоё дуулдаг охин байгаа гэд баяслыг авчирхаар болсон нь тэр юм. Амар ганган сэхүү охин орж ирсэн.
Хамгийн анх Universe Based Songs-д орж байхыг нь хараад ямар гоё дуулд юм бэ гэж бодоод өнгөрч байсан охин байсан. Уг нь бол бөөн банднар дээр ирж байгаа шүү дээ. Тэгсэн амар бэлэг таахан хизээ язааны хүн шиг ороод ирсэн. Түүнтэй хоорондоо баг юм яриаггүй мөртлөөл нэг юм ярихаараа бантангуудаа би шууд худлаа юмрууд ярьцсан. Аль хэдийнэ мэдсээрэж өө чи нөгөө оохогийн яриад байсан дуулдаг охин уу гэдэл бантаад ер нь баахан сони юм өргөжлүүлээд ярьчихсан юм а. Дараа нь хэрэг болвол холбогдъё гэд дугаарыг нь аваад таксийн суулгаж өгсөн. Тэрний дараа нэг тоглолтын дээр бид нар түүнтэй хамт дуулах болоод анх удаа тайзан дээр цуг гараад тэрнийхээ дараа түүнтэй юм ярилцаж хов хүнтэй танилцаад үзсэн чинь шохорхоод эхэлсэн. Би өөрийгөө болохоор найз охинтой болохыг хүсдэггүй, хамтлагтай анхаарлаа хандуулаад охин бодох сонирхолгүй байгаа гэд нэг тиймэрхүү юм ярьсан юм л да. Манай хүн болохоор би ч сургууль соёл гэх тийм юм боддгүй юм уу гэсэн. Нэг нэгнээсээ бие барихгүй тустаас ярьчихсан хэрэг. Тэрнээс хойш бүр бодогдоод болдгоо. Би ойрхон хоол идийгээд найз шиг асуудаг болчихсон байхгүй юу? Аль болох уулзчих гэдэл. Тэгж угаад нэг удаа бид хоёр хаан ч уулзж байлаа да. Манайд л уулзж байсан баг. Ороо болчихсон юм ярилцсан байсан чинь миний дарих төв гэдэл явчихсан. Юу ярьцгааж байснаа сайн санахгүй байна. Жаахан гүн гүнзгий юм ярьж байсан санагдаад байдаг юм. Миний огт бодож байгаагүй үнцгийг яриад байхаар нэрээ ийм үнцэг байд юм байна штэ гэд мангар шин юмнууд толгойд дэлбэлээд л за ёо ийм хүн байд юм уу гэд сэтгэлд ортол бүр яг надтай 100% тохироод байгаа юм шиг. Өөрийн гэсэн ертөнцтэйгээд хилчихвэл жаахан тэнэг юм байна. Өөрийн гэсэн үзэл бодолтой амар хүчтэй эмэгтэй байсан. Өмнө нь би октыг арай өөр өнцгөөс хардаг байсан байхгүй юу? Нэг тийм уян найлан хайтаад л байж байдаг штэ. Тэгээд л жинхнээсээ хүчтэй дурлсан. Тэр зунжин бид хоёр гадуур уулзаж хоол идэж гоё байжгаад найз охины төвшин рүү нилээд ойртчихсан байж байна. Тэгж байтал надад Америк явах болсон гэдгээ хэллээ. Тэрийг нь мэдснээс хойш миний бүр нойр хүрхээ болоод тэр охиныг үнэхээр алдмааргүй санагдаад байсан. Би түүнд бүгж өгөхөр шийдлээ. Мөнгөн завьяа ороод 20,000 төгрөгөөр билүүдээ бүгж аваад тэрийг өгсөн. Тэр бүгжөө одоо хүртэл зүүдэг шít. Бид хоёр тэгээд баяртай байсан. Бүгж өгснөөс хэдэн хоногийн дараа тэр Америк руу нисчихсэн. Тэрнээс хойш бараг 5 жил хол байсан. Би урд нь чойронгоод орвол юу ярих бол гэдгээ бодоод олохгүй байсан л та. Тэгээд ярихаа хүрвэл миний амьдрал тохиолдсон хамгийн хүчтэй зүйл баяслал байсан юм байна. Баясалтай л би дандаа цуг байхыг хүсдэг байсан. Тамд ч байсан хамаагүй. Баясал эдний хамтгийнхан намайг ирж дуулаад өг гэж гуугаад байсан юм. Би дуулахгүй гэж зөндөө хэлсэн л дээ. Тэгсэн үгээ чи хурж ирээ дуунуудыг сонсоод үзчих гээд байсан. Тэр өдөр надад уг нь ямар ч ажил байгаагүй. Гэхдээ ичээд ч гэх юм уу очихоос нэг л сонин санагдаад гүрийгээд байсан байхгүй. Би тэгээд бүр юу хийхээ мэдэхгүй явж байгаад шивээс хийлгчихсэн. Зүгээр тийшээ очихгүй тул шүү дээ. Тэгсэн бүр орооны 7-8 цагийн үед хүлээж байгаа шүү гэдгийг юм да. Эднэрийг өөртөө болж байх гэж бодож байсан чинь хүлээж байгаа гингууд нь бантаад тэг яалтчгүй очиж байгаа юм л да. Очоод цомгийнхын дуунуудыг анх удаа сонсож байсан ч сурчихсан. Тогтуунтаа юм ярьсан чинь амар эмх цэгцгүй яриатай хүн. Би баг ярианыхын 70% ойлгоогүй. Ядаж байтал би эмх цэгцгүй яриатай хүнд амар дургу байхгүй. Сони юм чихэлдэж яриад байсан. Хоёр дууг нь дуулаад бичүүлээд дууссан чинь юу гэсэн гэж за баярлаа. Одоо чиний энийг альбомонд оруулах хэсгээ шийдчихэд хэлье гэсэн. Амар даварцсан байгаа үстэй. Би бүр юу вэ л гэж бодсон. Гуйж авчирснаа намайг баг сонгон шалгаруултанд оруулаад байгаа юм хаашаа. Манай нэг гишүүн бүх юмыг голдог хүн байд юм а. Чиний өмнө зөндөө охид ирээд бүгдийг нь голчихсон гэж мэгээд би бүр гайхц. Тэгсэн оройн баяр хүргэе чи зөвшөөрөгдлөөч билүү нэг тийм мессеж ирсэн. Тэрний дараа нэг ивент дээр намайг тэд нар хамт дуулаач гэж гуйгаад тэгээд дагуулад явлаа. Оцсон чинь тогтун бас нөгөө сони юмнуудаа яриад шууд шал өөр охины талаар надаас асуугаад би гайхаад л байла. Тэгснэ яасан гэж яг тайзан дээр гараад дуулах гэсэн чинь надад ажилтгүй микрофон өгч гисэн. Би тэднийг дуугаа дуулж дуустал нь ажилтгүй микрофон бариад зогссон гэдэл бод. Тайзнаас бууж чадахгүй, дуулж чадахгүй. Тэр ороо тогтун бит хоёр нэг газар суугаад анх удаа харилцан яриа өрнүүлж үзв. Би өөрийгөө сургууль соёл гээд хүн амьтандаа үерхэх бодлого гэдгээ хэлдэг тогтун. Бас л хамтлагтай анхаарлаа хандуулна. Ямар ч охинтой байх хүсэл байхгүй байгаа гэж хэлв. Хоёлаа л өөрсдөө ганц уу байвал зүгээр гэдгээ ойлгочихсон хүмүүс байсан. Би гадуур оройтч үзээгүй хүүхэд. Тэгсэн 2 цаг болчих. Эдний хамтлагийнхан амар хүмүүжилтэй. Охин хүүхдийг ойртуулж болохгүй, бүгдээрээ хүргээд оройтуулж болохгүй, бүгдээрээ хүргээд үгүй гисгээгээд бахарна. Уг нь жаахан баймаар байсан ч хүмүүс тэгээд байхад үлдэн гэ дайраад альтай биш. За гэд харахаар боллоо. Тогтуу намайг таксинд суулгахдаа цүнхийг минь аваад үлдчихсэн. Би ч цүнхээ мартчихсан. За гэртээ очисон чинь түлхүүр байдгүй. Буцаад нөгөө хэд рүү үүр цайж байхад очиод хамтдаа пицца захиалж идсэн те. Эрэгтэй хүмүүс бүр тэнэг 7-8 улаа байгаад байгаа байхгүй юу? Бүгд намайг тойрч суугаад хөл бөмбөг үцэцгээж байж миний талаар миний нэрийг тонгоргож байгаад яриад байсан. Амар тэнэг. Намайг ойлгохгүй гэж бодсон юм хаашаа. Сая бал гэдэл амар сонин санагдаж байгаа юм чинь. Нэг тийм өөр төрөл зүйлийнхэн дээр ирж гисэн юм шиг. 2014 оны Playtime болоход нөгөө хэд чинь ярддаг юм а яриад л дуулаад өг гэж байна. Миний анхны Playtime байсан байна.
байсан юм а. Тогтун бид хоёр тэнд алхаад явж байсан чинь энгийн хувцастай цагдаа нар ирээд тогтууныг аваад явчлаа. Чамайг саянаас хойш камераар ажиглалаа. Чи хүүхэн зардсан юм байна гэд мандатыг нь ураад заамд чирээд аваа явчихдаг. Би чи бүр шоконд ороод хинтээ хаашаа ирчих вэ гэж бодсон. Тэгснээ зүгээр ч явчихгүй. Бас намайг нэг найстаа захиж үлдээ. За хар чанта чи угаараач гэх шиг. Тэгээд буцаад ирсэн л те. Угаасаа чааваас өөр хүнтэй андуурагдаад хэлмэгчихсэн юм байна лээ. Нөгөөх чинь тэрнээсээ бантаа тавгүй ирэхэд бүр сонирн байгаад байхаар нь би үнсчихсэн. Надад ч эрэгтэй хүнтэй яаж харилцах туршлага байхгүй. Тайвшруулж сэтгэл санаагийн дэмжих гээд л яхаа мэдгүй сандраад үнссэн хэрэг. Тэгж үнснээсээ одоо бол би хичээд байд юм а. Дараа нь өөр ивентээр уулзаж тохирлоо. Тэдний хамтлагийнхан ууланд үүрээр зураг авалттай байсан юм. Тэгээд орон их дэлгүүр дээр тогтунтай уулзсан чинь амар ганган хилэг хувцас өмсчихсэн. Харанхуйд хар шил зүүжчихсэн зогсож байсан. Инээдтэй гэж. Бид хоёр ивент рүүгээ шууд явж байгаа юм л да. Тэгснэ хүмүүст намайг танилцуулахдаа найз охиноо гэж танилцуулаад би ч дотроо заа зал гэж бодсон. Тэр их гоё өдөр байсан. Бид хоёр анх удаа тэмдэглэсэн болохоор миний сургуулийн урилга ирээд виз гарчихсан. Надад мангар том мэдээ байгаад байлаа. Тэрийг гэхдээ хараахан тогтуунд хэлээгүй. Бид хоёрын голд хөөхөн жижиг юм болоод байдаг. Гэтэл би явхаар болчихсон байдаг. Зуны турш хамтдаа үнэхээр гоё байсан. Хэрвээ би явна гэдгийг хэлчихвэл тэр зун дуусчих юм шиг санагдаад хэлхээс айж байсан ч өөр арга байгаагүй. Тогтуун бүр амар шоконд орсон. Тэрний дараа нэг хормын дууны бэлтгэл студ дээр нь болж байсан юм. Алдан гутал шинээр бичээд тэр дуун дахин явж байсан. Тэгсэн тэнд тогтоон ундааны лаазны бөглөөг амандаа хийчгээд шүдээрээ тоглоод байсан. Би энэ одоо юугаа хийгээд байгаа юм бол гэж бодоод байж байтал ирж үнсснээ амруу нөгөө лаазны бөглөөг хийчдэг. Гайхаад юу вэ гэж гаргаж ирээд харсан чинь бүгж надад миний найз охин болооч хоёулаа үерхгүй гэж огт хэлээгүй. Хоёулаа хамт байх уу гэсэн. Өөр юм ярьж чадахгүй юм чинь нөгөөг чинь ичээд алга болчихно. Яг 8 сарын 26-ны өдөр байсан юм а. Өмнө нь би шийдвэр гаргахдаа байн бүр дагаврыг нь боддог байсан бол тэр үед юу л болов болог алдсан жаах уу гэж бодоод зүрхэндээ захирахтаар шийдээд саналыг нь зөвшөөрсөн. Тэгэд л би 28-нд Америк руу ниссэн. Бид хоёр харилцааныхаа 5 жилийн туршид хол зайтай байсан. Тэр хооронд мэдээж амралтаараа ирж буцсан намайг онцны буудал дээр хамгийн их гаргаж өгч тосож авсан хүн бараг 20-30 удаа байхаа. Бид хоёрын харилцаанд маш их ихтгэлцэл байсан болохоор тэр хугацааг сансныг утгад гайгүй давсан. Ирээдүйд бид хоёрын харилцаанд юу ч тохиолдох байсан хамаагүй. Би зөвхөн одоодоо л тогтуунтай хамт жаргалтай байхыг хүснэ гэсэн байна. Ямар хамтлагийн дуу ч юм. Тогтуун гэдэг нь юуных? Colors их. Тэгээ би тэг санаж байна. Colors гэдэг амтлаг. Тэгээд энэ хоёлаа ингээд түүхүүд ээлжлээд яриад байгаа юм байна. Ярилцлагыг ингээд тэрийн ч ойлгочлаа та. За. Тий. Тэгээ бүр ингээд тий чойронгоо баяслал ямар хоолнд хамгийн дуртай вэ гэж тогтоо бүх хоолнд нь дуртай гэдэг. Тэгсэн чинь баяслал гэдээ бүсгүүн. Үгүй чи нэгийг нь сонгоод хэлчих гэсэн. Тэгсэн чинь тогтоо надад бүгд л гоё гэж хэлээд. За Улаанбаатар хотод 12 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар доктортой өсвөлтийг тууштай байдлаар Apex Capital үнцаасны компани хамтран ажиллаж байгаа. За энэ Apex Capital үнцаасны компани болохоор хөрөнгө оруулалтын хамгийн эрсдэл багатай түгээмэл хэрэгслийн нэг бондын тухай танд санал болгож байгаа. Тэгэхээр бонд гэдэг бол ер нь бол өрийн бичиг одоо барьцаа болгож байгаа өрийн бичиг гэсэн үг. Тэ? Тэгэхээр энэ бондыг аваад за тэгээ ингээд ямар ч одоо юу гэдэг эрсдэл хамгийн эрсдэл багатайгаар мөнгөө буцаагаад өсгөж ийн гэсэн үг юм. За тэгэхээр одоо юу гэдэг тухайн нөгөө бонд гаргаж байгаа компани шүү дээ тий. Тэр одоо ингээ бондоо гаргачлаа. За ингээ гаргаад та тэнцэн хөрөнгө оруулалт хийгээд тэр бондыг авчлаа гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр тухайн компани бондороо татан төлрөөсөн дүнгээрээ дараагийнхаа шинэ төсөл бүтээгдэхүүн үйлчлэгээ бий болгох, чанар төрлөө сайжруулах зэрэг эргэлтийн хөрөнгө болгоо ашигладаг гэдгээрээ бонд нь үнцэн шингэсэн хөрөнгө оруулалт болж чаддаг байгаа. Тэгээд та ч гэсэн өөрөө бас дотоодын үйлдвэр үйлчлэгээ бүтээн байгуулалт хийж байгаа компани хөрөнгө оруулалт хийснээр хүүгээ өгөөж авахаас гадна өөрийн хөрөнгө оруулалтын үр дүнгээ одоо тухайн компани бүтээн байгуулалтаас боддоор харах боломжтой шүү дээ тий. Бондын дундаж хүү 18-аас 19 гэж байгаа байхгүй. Харин гэтэл зах зээл дээр байгаа одоо за юуны хадгаламжийн хүү манай дээр ариг ажилтдаг шүү тий. Тэгэхэд 16. Бондын энэ чи дундаж гэдэг байгаа байхгүй. 18-аас 19% дундаж хүүтэй. За тэгэхээр та өөр санхүүгийн шинэ боломжны гадаад болон дотоодын хувьцаа бондны хөрөнгө оруулалтыг сонирхож байгаа бол мэргэжлийн үнцаасны компани Apex Capital-ыг зөвлөж дээ. Тэгээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөө үйлчлэгээний тусламжтайгаар та бондын эрсдлийг зөв үнэлж ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой. Тэгэхээр та хөрөнгө оруулалтын түвшин Apex Capital УЦК гэдэг одоо тэр Андреатрийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудад хөрөнгийн зах зээлээс шаардлагатай санхүүжүүлэлтийг олгох зөвлөх байдлаар бас хамтран ажилладаг гинэ. Харин тэгэхээр ингээ нөгөө одоо хүмүүс ингээд
мөнгөө зөвхөн банкнд хадгалах биш. Харин хэрвээ та ингэж болж игэл бондын хүү авах юм бол 12 сарын хугацаанд буюу жилд 19.5% хүүтэй бонд худалдаж авч ийн гэсэн үг. Тэгэхээр таны одоо энэ бонд хэр эрсдэлтэй вэ гэдгийг чинь үн цаасны компани буюу мэрэгжлийн тэр брокерууд танд санал болгож байгаа байхгүй. За тэгэхээр та Apex гэмээр албан ёсны сайтаар н ороод цахим хаягаа бүртгүүлээд дотоодын болон гадаад хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээллийг 7 нот тутам авах боломжтойгоос гадна Apex Trader гэдэг апа татаад үн цаасны данс нээж хөрөнгийн зах зээлийн өөрчлөлгийг гар утсаараа сэлбэршуул авах боломжтойгоо хөдөлгөөнгөө мэдээллийн 75.75 тэг гэдэг утаснаас аваарай. 75.75 тэг. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар доктортой өсвөлтийг тууштай байдлаар Apex Capital үн цаасны компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөр ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс миний түүхүүдээр үргэлжлүүлэн эрхэн сонсох танд хүрч байгаа. Нэрээ нуцлсан сонсогч байна. Өглөөний мэнд хизээч мартаж чадахгүй, уулзаж чадахгүй, бас хинтээч хуваалцаж болохгүй түүнийгээ бодоогүй, санаагүй өдөр байхгүй лээ. Зүгээр л өөрийнхөө түүндээ зориулж бичсэнийг танах руу явуулчихвал та хэд минь уншаад тэнгэрт байгаа хайртай хүн минь сонсох юм шиг санагдаад зориг гарган явуулахаар шийдлээ. Гэхдээ бас нэрээ нуцламар байгааг ойлгоорой. Баярлалаа, намрыг би айда намар цаг, алтан сайхан цаг гэж дуулдгаар 9 сарын 1 ерөөсөө бидний баяраар төсөөлдөг байлаа. Харин энэ намар жилийн намраас арай л өөр. Ганцаардал дурлсан, ертөнцийн үйл хөдлөлбөрийг ойлгох гэж хичээсэн, ухаатсан, сэтгэл минь гуниг хуйларч жинтсэн, дуу биш, аялгау анирцсан, сайхан чамаар дутаж санаалтсан, нулимс цэлэгнэж ансах чигтсэн, насан туршид минь мартамгүй намар болж байна. Цонхны цаана навчас хөглөөрч ганц нэгэн салхи сэржигнэх тоолонд мөчрөөсөө салахгүй юм шүү гэх шиг дэнжигнэн тогтхыг хичээх нь өрөвдөм. Бор толгодон амар амгалангийн өнгөө сольсондоо тэрүү жаахан дүнсгэр тэнгэр хүн бүхэнд гайхагддаг тунгалагхан зүсээ цаг бүр сольж бас л гонсгор. Хүн бүр хааныг тийшээ яарч алхаан түргсээд нэг л сандруу. Шаагтал орохгүйч хувцс нурган шиврэх бороонд нэг л цутруу. Намрыг дайраад л энэ намартай золгосон баймаар. Гэтэл яагаад ч юм урд өмнө намартай би уулзраагүй мэт. Бүхий л юмсан сонин, гайхмаар бас уйтай. Магадгүй чиний эзгүй өдрүүд дэндүү олныг тоолж цаг хугацаа зогсчихсан юм шиг санагдахтаа тэр бизээ. Чамааг олны дундаас, цонхны цаанаас, тэнгэрийн хаяанаас, моддын мөчрөөс, өөрийн сэтгэлээс хайхтаа энэ бүхнийг сая л нэг анзаарч байгаах. Энэ хэрээр гудамжин дах, өрөөн доторх, хонголдох бүхнийг анхааралтай ажиж, басгүй хідэн талаас нь шинжиж, өөр ертөнцийг өөрөөр дүгнэх дуртай болчихож, чи надад ухаарл хайрлаад явчихаж. Тэр намар тэгтлээс одон байгаагүй ч чамтай учирсан уучраал чамд хайрлагдах он тооллын эхлэл байж дүрлгэр алгнуудэндээ ухаарлыг нийт шингээсэн хөрслөг бор царай твкэр биедээ сайхан эр хүний бүхий шинжийг цогцлоосон олон таван үггүй аядуухан аргадаж ярьсан залуу амьдралд минь гинтхэн орж ирэхдээ зүрхэндээ намааг багтааж хайрын цагийн товчлуурыг дарчгаад намраар шувууд буцахад намайг санаж ганцрахтаа сэтгэлдээ хичнээн их шаналж насыг нэмэн ирсэн хавраар хайраа олно гэсэн итгэлдээ хичнээн их гэгэлзэж налгар зуны цэцгэс цогтож цагаахан өвлийн жаварч эндэж хичнээн их өгүүлэн өнгөрөөсөн бол 12 жил урсан оцсон ч хайрын цаг зогсолтгүй явсаар зүрхний чинь хайр ундарсаар чи намайг хайсаар л аж юутай их хайр гихч вэ. Сар жилийн уртыг туулсан тэр их хайр дахиад л намраар ирсэнсэн. Байна уу? Минь дамуур мөн үү? Чамайг би олчихлоо. Санаж байна уу намайг? Би сансрын нисгэгч байна. Чи хаана нэсэн бэ? Олон жил би чамайг хайлаа. Миний захим хаяг руу ороод зургийг минь хараач. Санаж магадгүй. Сая харин нутгийн чинь ихчээс дугаараа чинь оллоо гэж намайг уцаа дасалчихвэ гэсэн шиг дээрээс нь яаран бас аргадан ярьсан асуусан энэ олон асуултанд чинь нэг ч гэгээн хариулт өгөөгүйч чи надад гомдоогүй. Ингэж тэртээ дасарч мартагдсан тэр нэгэн учирлын нандин холбоос дахин сэргэж чи бидний хайрын цагийн давхцал эхэлсэн. Өглөө бүр минь мэдэн ярихт чинь баярлаж сүүлдээ түүний л төлөө сэрж байгаа юм шиг өглөөд яардаг. Яриагүй өдөр чинь тэр чихтэй өнгөхгүй хоосон юм шиг санагддаг болж илээ. Холоос яг л дэргэдмэн юм шиг халамжилж хайрыг хаа холоос ч хүртэж мэдэрч жаргаж хайрлагдаж болдгийг мэдрүүлсэн. Би чиний тэр их сэтгэлийг чинь сайхан дуярч цэцэглэж жаргалтай эмхтэй болсон.
Гэхдээ яагаад ч юм бид уулзаагүй, уулзраагүй. Хэдийгээр бид бие биедээ ухаангүй хайртай үхтлээ тэмүүлж байсан ч давж зүрхлэхгүй хэл хязгаар, нэвтэрч боломгүй хан хэрэм, хазаалгаж болохгүй хүн чанар минь бүгдийг хааж хизээч огтлолцохгүй голын хоёр эрх шиг байлгасан. Тэглээгээд энэ л найндан хараа бид чамлаагүй. Нэг л өдөр чиний болзоонд урагдана гэж би нэг л мөчөд чамдаа очино гэж чи хүлээсэн. Хайрандаа бэлуурсаар, сэтгэлдээ жаргасаар, зуныг хөөр баяртайгаар угтсансан. Энэ л зуны дэлгэрхэн цагт хүсэн хүлээсэн болзоондоо очино гэж гихэлцэж байтал хэлж ирэхгүй хийсч ирсэн тэр нэгэн гайт өвчнөөр чимийн өвдөж аврал ирэн над руу ярьж чамдаа би яаран очсон минь бидний хоёр дахь бас сүүлчийн уулзалт байсныг хинэнч мэдээгүй. Намайг намрын шуудын дундаас хайсан шиг би чамайг хайж байна. 12 жил зүхрэлтгүй хайх ямар байдгийг мэдрүүлэх гэхдээ чи минь явсан юм уу? Эсвэл миний чамд өгөх хайраар дутахтаа чи Тэнгэрийн орон руу нисчихсэн юм уу? Навчс мөчөртөө үлдэх гэж яаж хичээдэг шиг өөрийгөө надад үлдээх гэхдээ намар чиний минь гунигийг яаж хуваалцдаг байсныг биеэрээ мэдрээсэй гэж хүссэн юм уу? Яагаад тэгтлээх яарч хүний орчлонгоос явсан бэ? Би бүгдийг мэдэрч байна. Чамааг хайх, хайрлах, миний хайрын он тоолол нулимс, дурсамж хоёрт жинсэн зуны гунигт өдрөөс эхэлсэн. Чи намайг олсон шиг би чамайгаа олноо. Чиний хайрын цагийн давхцал эргээд ирэх тэрэл намар та хоёрыг би хүлээн. 2018 оны 9-р сарын 12 гэсэн байна. За бас копи пост байна. За. Би өөрийнхөө энэ түүхээр хин нэг буруутгах гэсэнгүү. Гэхдээ л үргэлж бодогдоод гомдоод байдаг юм. Учир нь хиндэж хизээч хэлж байгаагүй тийм гунигтай явдал юм л да. Би 5 дугаар ангид орох жилээ Дарханаас Завхан аймаг руу шилжлээ. Их сурлах сайтай бор охин байлаа. Намайг очдог тэр жил сургууль шинээр гүнзгийрүүлсэн сургалтаа анги нээгдсэн болохоор бүлгүүдийн гайгүй сургалттай хүүхдүүд нь тэр бүлэг рүүгээ шигшигдээд орчихсон байсан. Миний орсон бүлэг 5-ын А. Гэхдээ их цөөхөн хүүхэдтэй надтай нийлээд 6 охин 13 хүүгүнтэй. Хичээл ордог багш нар намайг гүнзгийрүүлсэн сургалтаа бүлэг рүү орохыг үргэлжил сануулдаг байлаа. Би орохгүй явсаар 3 жилийн 8 дугаар ангидаа би аавтайгаа ярилцж байгаад эмч болох мөрөөдөлтөйг олж мэдээд нөгөө гүнзгий ангидаа орохоор шалгалт өгөөд орлоо. Гэвч миний ботсон шиг байгаагүй. Багш нь ялгуурлан харьцсан. Жишээ нь надаас хуулсан хүүхдэд A дүнг өгөөд надад C тавина. Би чадхаараа хичээнэ гэдэл бодоод зүтгээд л байдаг байлаа. Гэхдээ хамгийн хэцүү нь үеийн хүүгүүдийн гадуурхал маш хэцүү байсан. Учир нь би бор гэж хэлсэндээ түүнээсээ болж их дээрлэхүүлсэн. Малгайг минь авч хоорондоо шидэлцэн, газар унангууд шууд гიშгэж байгаад над руу шидэн, өмссөн зүүсэнг минь хараад ярвайн, араас шүлсээрээ нулимн, огтон зүгээр хараад л инээлдэд байдаг байсан. Үнэхээр хэцүү. Яг шилжтийн насны минь үе тийм хар бараан. 2 улирал төвчээд буцаад хуучин ангидаа орох бодолтой боллоо. Аавдаа хэл гэхээр урмыг нь хугалах юм шиг санагдаад бүр хилж байхаар чимээгүй амиа оролцохыг гэж бодоод байрны дээвэр дээр зогсож үзэж байлаа. За ингээд аавдаа худлаа хэллээ. Ааваа би эмч болвол цуснаас айх юм шиг байна гэж. Хуучин ангидаа орлоо. Урдийн би биш болсон байлаа. Нурмаачаад 3 дугаар салааны хамгийн арын ширээнд чив чимээгүй суудаг нэг дуугүй дорой охин болсон байсан. Нөгөө ялгуурладаг багш манай ангид хичээл ордог байсан юм. Нэг удаа хичээл орж байхдаа надад хандан манай ангид дунд сурах, танай ангид онц руу хоёр адилхан шүү гэж хэлсэн нь бүр зүрх зүсэх шиг болж билээ. Тэрнээс хойш тэр багшийг харахаас айж тэр цагуудыг нь таслаж нөгөө ангийн хаалгаар гарах гэхээр л дотор бачуурдаг байж билээ. Одоо ч мэдрэгддэг муухай мэдрэмж. Надад хайртай багшийнхаа ачаар өөр мэрэгжил эзэмссэн ч би өөрөө чин сэтгэлээсээ хүссэн мэрэгжил биш болохоор мэрэгчлэрээ огт ажиллаагүй. Энэ түүх миний хамгийн их боддог бодол. Миний хувь тавилан тэр үед л буруу иргсэнтэй. Өсвөр насны хүүхэд тийм муухай мэдрэмж авахаараа дуугай, дотгошоогоо, нунж дорой муухай болчт юм байна лээ. Хамгийн муухай нь 25 жилийн дараа ч гэсэн одоо хүртэл дотор муухайрдаг да. Би энэ түүхээрээ юу хэлхийг хүссэн бэ гэвэл үр хүүхдүүдтэй анхаарал халамж сайн тавьж байхгүй бол маш хүнд сонголтын өмнө очиод буцдаг шүү гэдгийг л хэлхийг хүссэн юм. Заримдаа тэр хүнд сонголтоосоо буцаагүй ч байдаг шүү гэдгийг одоо ч эргэж дурсмааргүй өсвөр нас минь гэсэн байна.
За энэ үрээд 2025 оны 4-р сарын 8-ны Мегмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3-р студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар доктортой өсвөлтийг тууштай байдлаар Apex Capital үнд цаасны компани за мөн Япон чанарыг Такатагаас хурд хүч шатхуун зарцуулалтын төвс шийдэл NGK сэвчээ хамтран ажиллаа. Баярлалаа. Тэгээд саяны тэр 2018 оны цагтл байсан шүү дээ тий. Үнэхээр гоё уянгалж бүр үнэхээр яг сэтгэл доторхоо ингээд уудалж гаргаж битсэн байна. Тэгээд би ийм гоё цагтлыг шуудаар ийм гоё унсандаа би бүр өөрөө амар баяртай байна. Үнэхээр гоё цагтл юм. Тийм байна. Ер нь өөрөө бичдэг төрлийн юм баг шиг байна Тийм байна. За баярлалаа мөгийн. За баярлалаа. Дэлхийн монголчуудын MDL радио 88.3